Синеглизээс танд бэлтгэн хүргэдэг бизнес эргэлт нэвтрүүлгийн 5 дугаар дугаарт бид анхны эмэгтэй зочноо урьж оролцууллаа. Энэ удаагийн дугаарт Италийн алдарт Lori Blue брендийг Монголдо үүсгэн байгуулагч, 10 дахь жилдээ өдгөө бизнесийн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа бизнес бүүмэн Ламсүрэн бид онцолж байна. I said it, we are. This is Rock Nation. Pledge your allegiance. Get your boutiques on. All black everything. Black cars, all black everything. And our girls are blackbirds. Riding with they. За сайн байна уу? Бидний нэвтрүүлгийн урилгыг хүлээн авсанд баярлалаа. Тэгээд онцлог зүйл нь бидний нэвтрүүлгийн хамгийн анхны эмэгтэй зочин мэж оролцож байна. Тэгээд бидэнд цаг гаргаж ярилцлагын урилга хүлээн авсан маш их баярлалаа. За баярлалаа. Энэ сайхан нэвтрүүлэгт бас урьсан дэх талархаж чинь анхны эмэгтэй одоо танай нэвтрүүлгийн анхны эмэгтэй болж байгаа гэдэг чинь бас л сэтгэл хөдлөсөн гоё мэдээ шүү дээ. Баярлалаа. За тэгэхээр 10 жилийн хугацаанд одоо брендийг Монголд нутагшуулж хэрэглэгчдийн таашаалд хүргэнэ гэдэг бол тухайн хүний одоо маш их хөдөлмөр хичээл зүтгэл байдаг баг та. Тэгээ би яагаад танд одоо 10 жилийн өмнө заавал хувцас тэр дундаа энэ гутлын брэнд рүү ингэж орж эхэлсэн бэ гэдгээс асуултаа эхэлмээр. За би чинь одоо багш хүн штэ. Танаа нэг бизнесийн эргэлт гэдэг бас нэрэнд бас их тохирхойц бас санаа оноо гаргаж иж магадгүй өөрийгөө багш гэж яаж багш хүн яхаараа бизнес эрхлээд явчваа. Багшлахгүй яагаад явчваа гэт бас их сонирн бас байж магадгүй. Өөрөө орос хэлний багш мэргэжилтэй. Тэгээ мэдээж зах зээлийн үед ч одоо хүн бүгд л арчлал эхлээл одоо бүгд дээрээ ганцхан 8-нд яваад ингээд фундаментаа ерөнхийдөө тавьж эхэлсэн шүү дээ тий. Тэрний адил тэгэл багш нь багшаасаа эмч нь эмчээсээ гэл хүн бүхэн л одоо тийм 8-ндаа яваад их усрээ бий болгосон. Ардчлалын үед шүү дээ одоо 91 оны үед арчлал гараад 92 93 оноос эхлээл нөхөртөөгөө хамт тэгэл бизнес хийж эхэлсэн гараа маань бол энэ байж байна. Мэдээж зах зээлийн зайлшгүй шаардлага хүн бүхэн явж байгаа. Өөрийн гэсэн одоо фундамент суурьтай эдийн засгийн фундамент суурьтай болохыг хүн бүхэн хүснэ нэгдүгээр. Хоёрдугаар дайчин чанар гэхэл үр хүүхдүүдэд бас хэн нэгэнд ингээ хар хүн байвал ингээл орхиод явж гэнэ гэдэг чинь миний яриад байгаа цуснд байдаг Монгол хүний нэг дайчин чанарын нэг илэрхийлэл байгаа. Зөндөө би ганцаараа биш зөндөө олон эмэгтэйчүүд бүсгүүчвэл одоо тэгж явж өөрсдийнхээ одоо эдийн засгийн бааз суурийг бэхжүүлсэн гэж бол би боддог. За нөхөр маань бол эдийн засгч мэргэжилтэй цэргийн хүн бас л тэгээд одоо цэргийн эдийн засгч хүн бас л бизнес одоо эрэхтэй болцсон бизнесмен болцсон одоо өнөөдөр хүртэл одоо үйл ажиллагаагаа явуулаад байж байна. За хамгийн гол гэх юм бол одоо миний нэг талархууштай гэдэг юм уу их дотоод сэтгэлдээ их баярлж явдаг юм бол нөхрийнхээ хамт Монголдо үндэсний үйлдвэрлэлийг дэмжих. Ялангуяа гутлын үйлдвэрүүдийг одоо бий болгосон одоо их хувьтай хүн гэж би бол нөхрөөрөө бол их бахархаж явдаг шүү дээ. Яг тухайд чинь бас гутлын үйлдвэр одоо байхгүй ингээл дампуурал хөвчлөгдөөл яаж. Гутлын материалуудыг Оросын холбооны улсын үйлдвэрүүдээс одоо франчайз дистрибьюторын юугаар оруулж ирсэн байгаа. Тэрнээс хойш өнөөдөр хүртэл одоо Оросын холбооны улсын 5 үйлдвэртэй бол харилцаад явж байгаа. Би ч өөр багш мэргэжилтэй мөртлөө одоо гутлын айрс ямар чанартай байдгийг, хэдэн миллиметр байдгийг, уул өсгийн ер нь хэдэн градусын одоо температур түлддэггүй, халддаггүй гэсэн одоо нэлээд их ойлголттой болж ирсэн баггүй тий. Тэр одоо үндсэн дээрээсээ эхлээд 2015 онд 14 оноос эхэлж гэрээ контракт бий болсон. 2015 онд одоо Lori Blue брэнд Монгол улстай оруулж ирж суурьшуулж хөгжүүлээд одоо саяхан 10 жилийн ойг тэмдэглээд бол явж байна. Судалгаа шинжилгээний ажил маш их шаардлагатай баг тий. Тэгэхээр мэдээж таны хувьд за ерөнхий мэдээллүүдээ энэ бизнес дээрээ тулгуурлаад авчлаа. За ингээд судалгаа шинжилгээний мэдээж дэлхийн олон брэндүүдээр орж танилцсан баг. Гэхдээ яагаад Lori Blue гэх сонголтыг тухайн үед хийсэн бай тий. Хамгийн гол юм одоо миний хүсэл сонирхож байгаа бүтээгдэхүүн. Бүтээгдэхүүн Итали улстай 100% үйлдвэрлэдэг. Итали улсад үйлдвэрлэсэн арьс ширээрээ хийдэг. Итали улсад үйлдвэрлэсэн гутлынхаа одоо уул өсгийгөөр хийдэг.
одоо цахилгаан их Итали улстай үйлдвэрлэсэн Swarovski шигтгэн бүгд Итали улстай. 100% Итали улстай үйлдвэрлэв гэсэн чанарын логотой тэмдэгтэй байдаг нь нэгдүгээр таалагдсан, хоёрдугаарт маш том үйлдвэр юм байна. Энэ бол одоо янз бүрийн одоо асуудал гарлаа, шуурга одоо эрсдэл гарлаа гэхдээ ямар нэгэн эрсдэл гарлаа гэхэд энэ бол за эрсдэлт нэг их тийм амархан өртгөөргүй үйлдвэр юм байна гэдгийг олж харсан байхгүй юу. Тэгээд ер нь бол хамгийн том үйлдвэр, хамгийн сайхан, ерөөсөө эмч нар шиг бид нар үйлдвэрт ороход цагаан халааттай одоо Итали урчууд маань өгсөн байхгүй юу. Лоро блүгээд хамтаас аюун дээр халаадныхаа ард бичсэн. Би тийг гайхчихсан. Пөөх үйлдвэрийн ажилтан гэхээр л би дандаа нөгөө цэнхэр халааттай гэж нөгөө өөрсдөө ажлын хувцастай гэж Монголынхаа тийм нөхцөл байдалтай харж исэн хүн чинь юу юм чи эмнэлэгтэл цагаан халаад өмсдөг штэ гэж. Тэгээ би тэр бас айгүй гой сэтгэлд оруулсан. Нэг гой цагаан халаад нутаа. Тэгээд ерөөсө тэр чинь бараг л нэг бодлын эмчилж штэ. Тэгээ гутал бүгд дээр шигтгэн наана гэдэг чинь бас л гой урлал үлдэж гэн гэсэн үг штэ. Урлагийн бүтээл хийж гэн гэж хэлж бол болно тий. Бид нар эрт дээр үеэсээ л те их гоё тийм чамын хувцас одоо бид нар ингээд хаад ноёдын хаттын хувцсыг харж байхад ямар гоё юм бэ? Огшмаар те бүх зүйл тийм нарийн деталь тэр бол ийм урлаг гэж харахаар те. Тэгэхээр бид нэр эрт дээр үеэсээ л тийм гоё гоёмсог бүхний дээдийг өмсөж хэрэглэдэг ард түмэн байсан юм да. Үнэ. Энэ өвөг дээдэс нь Улбаатай Монгол хүн одоо торгоны дээдэг өмсөж штэ те. Торгоны дээдийг өмсөж байна. Чулууны үнэтэйг барьж одоо хэрглэж байна. Алт мөнгө шүр гэл бүгд сувд те. Энэ бол яа харахгүй бидний өвөг дээдсээс Улбаатай нэг нүнжигтэй ард түмэн байхгүй юу. Дэлхийн түвшинд бол би харж ажилласнаар бол хамгийн ган хүмүүс бол мэдээж англичууд байна, орсууд байна, италичууд байна, монголчууд байна. Цөөхөн хэдэн хүмүүс бол ард түмний одоо бүсгүйчүүл бол маш их ганган дэгжин байдаг. Манай монгол бүсгүйчүүл чинь гоё өсгийтэй гутлан өмсөл хичнээн гоё алхаал гудамжаар явдаг үлээ те. Эмэгтэй хүний цог золбоо одоо юу гэдгийг гаргасан эмэгтэй хүний гоо үзэсгэлэн тодтгсон юм бол яа харахгүй гоё гутлал байдаг. Манай монгол бүсгүйчүүл чинь ер нь бол дэлхийн одоо хаад ноёдын ер нь бол хөгшин Европын тансаг бүсгүйчүүлтэй энэ зэрэгцвэж одоо хувцлаж гангардаг ард түмний өр сад шүү дээ. Тэр утгаараа эмэгтэй хүний хувьд бол гутлын бизнес ялангуяа лойр бүл бол миний одоо хувьд бол айгүй их анхаарал татсан. Лойр бүлүүгийн хөл дэвтэйхэн байдал, гоёмсог чанар, тий? Гоёмсог загвар, чанартай арьс, гутлын одоо чанартай бүх юм одоо тэр лойр бүлүүд шингэсэн байсан учраас мэдээж өөрсдөө эдэлж хэрглэж байж байгаа, судалгаа хийж байгаа. Тэгээд дараа нь лойр бүлүү брэндтэй холбогдсон байгаа тийм. 2015 онд гэхээр одоо би бол тухайн үед дөнгөж 10 жилээ төгсөж байсан. Ингээд харахаар миний санахад тухайн үед бас эдийн засгийн нөхцөл байдал тийм тогтвортой бос одоо шуургатай үе гэж хэлж болох үз гэж би тодорхойлдог байхгүй. Тэгэхээр тэр цаг үе эдийн засгийн нийгмийн нөхцөл байдалд дэлхийн брендийг Монголд оруулж ирнэ гэдэг өөрөө хэр сорилттой байсан бэ? Өөд хэлгээ яах вэ? Тэгэл найс нөхдөд хэлжсэн шүү дээ. 2014 онд хүүшээ эдийн засгийн хямрал эхэлж байгаа чи яагаад ийм үнэтэй ийм брэнд оруулж ирж байгаа юм бэ чи? Айхгүй нь бол гэл. Тэгэд ухрах газар байхгүй. Угаасаа ингээд хүнтэй ярьсан сонирхолтой автагдаад эрсдлийг бол заримдаа одоо ерөөсө эрсдлийг айхгүй байж ах хэрэгтэй гэж байгаа шүү дээ. Би нэг зүтгүүл ерөөсөө тэр чигээр ячдаг шүү дээ. Эргэж буцалтдаггүй. Нэг зан характер байдаг юм шиг байна тий. Тэгээ аливаа юм ер нь бол тултлан л хийх гэж үзэн шүү. Ер нь бол тэр бол яг ганцхан миний биш Монгол эмэгтэйчүүдийн зан характер байхгүй юу. Тий. Энэ бол бас л нэг сайхан чанар. Түүнээс айх юм бол хизээч амжилтанд хүрэхгүй. Эрсдлээс айж болохгүй. Эрсдлийг даван туулах ёстой. Мэдээж тулгамдах асуудал бол зөндөл байгаа шүү дээ. Тулгамдахгүй зүгээр нэг ноон гэрлэр ингээл бүх юм ингээл явна гэж бол байхгүй шүү дээ тий. Тухайн үед гэрээ контракт хийх тэр үед рүү эргэж буцъя л да. Тэгэд магадгүй одоо тэр хүмүүс ч гэсэн судалгаа шинжилгээ хийдэг байх, Монголын нөхцөл байдлыг судалдаг байх
Тэгээ ер нь явц хэр удаан байсан бэ? Та ер нь хойноос нь бас хэр хөөцөлтөө? Маш их хөөцөлдсөн шүү дээ 2014. Тэгээд захиа бичдэг эрдэг өдөр бүгд одоо мэйлээр шалгана. Тэр орж тэр нэг гоё шатны тухай айгүй их боддог. Нэг нэвтрүүл бос нэвтрүүлэг дээр идэг нэг шат гэж миний амьдралд айгүй их онцгой байдаг гэд. Яг ч юм бэ тэр лори бүлгийн шат миний нөгөө сэтгэл зүрхэнд би нэг хүлээстэй байсан учраас тэгэл пэйж хуудас руу байнга орж хардаг. Хүсэлтэй байгаа учраас тэгэл айгүй гоё шатна ингээл хамгийн түрүүнд ингээл нэгдэл харагддаг байхгүй. За мэдээж тэгээд ерөөсөө хариу өгөхгүй байсан. Москва руу ярьж Москвагийн лори бүлүүгээс тусалцаа авч одоо таньдаг тэр эмэгтэйтэй очиж уулзж ээж Москвагаас тэгээд ингэж очиж нилээ хүлээж авах тийм юу авсан байхгүй юу. Өсөлсөн юу зөвшөөрөл аваад тэгээд зөндөө олон захиатсан уцтгаар уцаа авдаг. Тэр чинь яагаад тэгж авахгүйсэн бид нарыг тоохгүй байхгүй юу. Монголын зах зээл. Тэгээд Итали улсад очиод лори бүлэг оффист ороод тэгээд захиралтынхны өрөөнд ороход газрын зураг байсан. Газрын зураг дээр ингээ улаан туг хатгацсан байсан. Тэр улаан тугны одоо юун дээр манай Монголын газрын нутаг дээр улаан туг хатгацсан байсан байхгүй. Тэгээ ингээ дээдийг хаягийг харсан чинь дэлхийн зах зээлд хамгийн эрсдэлтэй улс орны тоонд манай Монгол орсон байсан байна. Тэгэхээр нь тэрэг за та нар мэдэхгүй л байна да. Манай монголчуудыг гэж тэгж айгу огшиж ирдэг юм байлээ шүү дээ. Монгол хүн болооч тэр Монголын минь газар нутгаар дээр хамгийн эрсдэлтэй бизнес эрхлэхэд хамгийн эрсдэлтэй улс орны тоонд оруулсан байгаа байхгүй юу? Тэгэл ерөөсөө би охинтойгоос хардаа яг штэ тийм ээ. Бид нарыг мэдэхгүй л энэ да тийм миний охин ингээл айгүй яриад тэгэл яг дотор сэтгэлтэй бол айгүй тийм сонир мэдрэмж төрж исэн байхгүй. Бидний монголчуудыг мэдэхгүй л байна да. Ямар ганган ямар цог золбоотой арт хүн билээдэ гэл ингээл эхэлж исэн байхгүй. Тий. Тэр бас их сонин содон. Тийм ч учраас Монгол одоо миний хаягийн миний одоо захианд хариу өгөхгүй тийм байдал гарч ирснийг бол дараа нь бол ойлгож мэдэрсэн байгаа. Тэр эрсдэлтэй гэдэг улаан тугийг авч хаяхад тэгээ яаж та тэнд нөлөөлөв? Яаж Монгол бол ийм улс шүү, бид ийм хүмүүс шүү гэдгийг та яаж нотолж тэр шийдвэрийг гаргавал? Би үйлдэлээр л харуулсан. Мэдээж одоо сонголтуудаа айгүй сайн хийгдсэн. Захиалганаас харж байгаа энэ байгууллага одоо гэдэг юм уу энэ компани энэ Монгол эмэгтэй хэр зэрэг одоо юм сонгох нь вэ? Тэ? Одоо захиалганаас шууд хараад ер нь бол бас л тэгэл эхний бол үзүүлэл бол тийм байгаа шүү дээ. Гутал хэр зэрэг мэддэг хүн байна. Гутлын чанарыг одоо юу гэж ярьж байна? Бид нар хийсэн загвар дээр одоо юу гэж сонирхож байна? Ямар нь одоо таалагдаж, ямар нь таалагдахгүй байх шиг байна гэх бүх юмнууд нь үзүүлэлт байгаа байхгүй. Тэгэхэд тэр хүмүүс үүлээ ошоосон байдалтай мэдээж ингээ эхний үед өгсөн, нээлт боллоо гэдэг. Дараа нь ирсэн Монгол бүсгүйчүүл Монгол хүн гэд чи яасан гоё тансаг юм бэ? Ямар гоё баярыг хийдэг юм бэ? Жинхэнэ нээлтийг хийсэн шиг хийдэг арт хүн байна гэдэг ичтэл нь одоо үзүүлээд харуулад явуулсан байхгүй. Манай урлагийнхан бас гоё тоглолтоо үзүүллээ, загвараа үзүүллээ. Тэд нар баг нүдээ ороод дээр гаргачаад явсан баг. Тэгэл дараагийн очлолтоор тэр санаа оноо бүх юм өөрчлөгдсөн. 360 градус эргүүлсэн. 2015 оны анхны нээлтэн дээр бол манай хатагтай лори бүлэгийн үндэслэгч Анарета пилотын энэ хүн маань бол лорд эмэгтэй. Тэгээд Европын гутлын холбоотын ерөнхийлөгч асан баггүй өмнөх одоо жилд байсан хамгийн анхны эмэгтэй ерөнхийлөгч эмэгтэй. Тэгэхээр энэ эмэгтэйгээс маш их эрч хүч, маш их одоо юу гэдгийг тийм энергиг би айгүй их олж харддаг шүү дээ. Айгүй чадварлаг эмэгтэй. Одоо 70 хүрч байгаа гэдэг чинь маш гоёороо байдаг эрч хүчтэй машина тэр 4-500 км-ийн зад өөрөө барайл явдаг тийм үү. Одоо Порто Санто Элпидод энэ лори бүлэг офис гэдэг байхгүй юу? Милан гэдэг чинь 500 км. Тэгэхэд хурал цуглаан дандаа өөрөө машина бариад явдаг. Гайхалтай дайчин эмэгтэй. Тэгээд би нэг удаа харж ирсэн. Тэгээ очиод бид нэрг өрөөд ажил дээр офис дээр ингэж ячаад Миланаас ирчээд офис дээр орж байгаа. Тэгээ гэртээ орохдоо өөрөө бид нарт гарынхан хоолыг хийж өгч байгаа шүү дээ. Тийм гайхамшигтай. Жинхэнэ эзэгтэй. Одоо тийм мундаг том хүн ч одоо өөрийнхөө туслах хийлгүүлж олно шүү дээ. Тэг чи үгүй. Гайхалтай одоо намайг хүндэтгэж шүү дээ. Одоо очиод гэртээ ураад өөрийнхөө гарын хоол хийнэ гэдэг чинь бас л нэг том амжилт. 15 онд бид нар нөгөө үйл ажиллагаа явуулж байхад бас л их том нээлт болсон юм.
хийсэн. Тэгээ ер нь бол Монголд болоогүй нээлт боллоо гэд манай Монголын хамгийн гоё ганган бүсгүүчүүд маань бас тэнд цугларсан байсан. 10 жилийн дараа бас хийхэд бол манай гэрэл тотын маань ганган бүсгүүчүүд бүгд одоо хөрөлцөн ирсэн байж байгаа. Итали улсаас Монгол улс суугаа элчин сайд татагтай Жона Пикарети бас хөрөлцөн ирсэн байж байгаа. Тий. Ер нь элчин сайдынхаа ажилтнтай бас хөрөлцөн ирсэн. Итали улсаас Лоро бүлгийн маань хатагтай Анарита Пилотэ охиныхаа хамт Сара Кукугийн хамт бас хөрөлцөн ирж баярт одоо бас оролцсон. Бидний хувьд бол маш одоо сайхан нэр төрийн хэрэг болж байлаа. Би ажиллахдаа би ерөөсө зүгээр ингэж ерөөсө ажиллаж ингэж яахгүй. За энэ хүнд тэгээ гутал нөмслөө юу нь болохгүй байна. Энэ хүн юугийн таалж байна, юугийн таалахгүй. Судалгаа хийгээл дандаа бичдэг байсан. Хүнтэй харьцаж энэ танд яаж байна, энэ яаж байна, ийж байна гэж бүгдийг ингэж харьцаж ярьсад миний бол тэмдэглэл бол нэлээд их болсон шүү. Тэгээд ер нь бол тэр чинь аргагүй шүү дээ. Европ стандартын Европ хөл тийм ээ. Европ хүний анатом гэдэг чинь арай өөр, Монгол хүний хөлийн анатом арай өөр байгаа аахгүй юу? Бид нар чинь шууд гадаад явж байгаа ч гэсэн Монгол хүнийг хараад шууд таньдаг шүү дээ, тийм. Азууд дотроос ч гэсэн Монгол хүн ямар байдгүй шууд танигддаг шиг ер нь бол Монгол хүний хөлийн анатом гэдэг юм уу ер нь бол арай өөр Европ стандартаас бол өөр. Тэгээд энэ дээр судалгаа хийгээд дараагийн захиалган дээр за одоо би ингээд судалгаа хийсэн нэг жилийн хугацаанд та бүгдээ одоо хамтарч ажиллаж байгаагийн хувьд ийм үзүүлэлтүүдийг одоо ийм одоо юу гэ стандартын юм тамаар байна. Тэгэхдээ аюу сайхан хүлээж авсан. Өө тэгэлгүй яах вэ гээл. Тэгэл одоо подиум энэ жоохон өндөр хийлгэж колотгийг арай өөрөөр зоруулж одоо ингэж нэлийн нөгөө Европ стандартын хөлнүүд чинь одоо колот хийж байгаа юм дандаа юм хонхорхоо ахгүй ингэж хотгортой. Бид нар л монголчуудынхаа юун дээр нэлийн төвгөрдөг ингэж хийлгүүлж байгаа ахгүй подиум өндөртэй. За тэгээд одоо янз бүрийн юу шүү дээ хөлн ингээд дөргөн тий янз бүрийн юм байж байгаа. Дарийнхан ч хөлн тэлж байгаа ингээд жоохон өргөсгөж бол хийлгүүлж байгаа ахгүй 0.5-аас 1 см өргөн ингэж хийлгүүл тусгай стандартаар хийлгүүлж манай монголчуудад бол хөлөнд аягүй эвтэйхэн тийм готлууд бол бий болж эхэлсэн учраас өнөөдөр их хүртэл одоо би 10 жил их хугацаанд доктор сургалтад ажиллаж байгааг нөлөөлөл бол яа харахгүй Лоро бүлгийн одоо хамт олонны маань Италийн хамт олонны маань одоо хүч сэтгэл шингэсэн учраас өнөөдөр хүртэл хамтарч ажиллаж байна л гэж би бол бодож байгаа тийм. Брендийг оруулж ирж нутагшуулна, хоногшуулна, эдийн үнцнийг бий болгоно гэдэг хүний бас одоо бизнесийн орчинд ямар зан чанартай холбоотой байна. Мэдээж бизнесийг яах чинь одоо эхлээл нэгдэж явахдаа янз бүрийн асуудал гарна шүү дээ. Өө эн чи Итали гэдэг байгаа үний юм уу? Хятадаас оруулж ирээл байгаа юм биш үү? Туркээс оруулж ирдэг юм биш үү? Гэсэн аюул их тийм юунуудтай тулгарч ирсэн. Тэгээ хүн бүгдэд үгүй бид нар Итали гэдэг ахын оронд тий. За нэг томтойхон нэг юм хийчихгээд Монголоос нэлээ зураглаачин баг авч яваад Итали улсын Лоро бүлү брендийн үйлдвэр дээр шууд явж чадсан. Тэгээ мэдээж ингээд санал тавьж байгаа. Тэг. Гэхдээ манай монголчууд надад итгэхгүй нэ гэж хэлэхгүй шүү дээ. Би яагаад гэвэл Монголынхаа хэрэглэгчдэд одоо та бүгдийг зориулж монголчууд маань зориулж байгаа энэ бүтээгдэхүүн яаж хийгддэг? Ямар одоо шат дамжлагаар хийгддэг? Ямар арьс шир хэдугаар сортынх нь тийм ээ хамгийн чанартай одоо арьс ширээр хийгддэг. Энийг одоо үзүүлмээр байна. Тийм учраас та бүгд минь одоо тусал зураг авахд одоо туслаач ээ. Бид нар танай үйлдвэр дээр очих гэхэд окей ямар ч асуудалгүй хүрээдэр гээд ингээд бид нар явж очиж үйлдвэр дээр нь яг нөгөө манай нөгөө монголчуудын захиалгыг яг хийгдэж байгаа тэр нөгөө юун дээр нь очиж зургийг авсан. Тэр яг үйлдвэр дээр нь очиж яг тэрэн дээр чинь яг л бүхэл юм нь бол яг явагдаад яг монголчуудад зориулсан одоо цуцааны хийтэй гутал бүхэл юм нь одоо явагдаж байгаагаар зургийг авсан. Ягаад гэвэл нууц хаах юм байхгүй бүхэл нөгөө процесс нь явагдаж байгаа байхгүй ачигдахад бэлдээд ингээд үйлдвэрлэж байгаа бүх юмнуудыг аваад ачилтыг аваад тэнд чинь бас нэг 20 тонсон шүү дээ тэр бүх юмнуудаа хүлээж яаж ачиж байгаа яаж хайрцагж байгаа бүгдийг аваад тийм одоо бодит хүмүүст одоо жинхэнэ бодит дүр зургийг хүргэснээрээ манай Монголын хэрэглэгчдэд энэ жинхэнэ Италиас авчирдаг юм байна гэсэн үнэн бодит одоо
зүйлийг харуулснараа энэ бол маш их амжилтанд хүрсэн гэж бодож байдаг. Бизнесийн орчинд өөр амжилттай явахад таны хувьд ямар зан чанаруудыг илүү эрхэмлдэг вэ? За бизнесийн орчинд байна гэж хамгийн гол нь шударга байх хэрэгтэй. Хариуцлагатай. За ер нь бол бизнесийн хувьд ч гэсэн сахилга бат олон янз шүү дээ. Санхүүгийн сахилга бат, тий? Хүний сахилга бат, хүмүүжил гээд бүх юм нөлөөлж иж одоо энэ бизнес эрхлэхэд бол маш их том цогц юм болдог гэж би боддгийг. Тий. Хэрэглэгчдийн талаас юуг илүү их хүсэж чинь тухайн брэндээс чанараас гадна завгар гэдэг нэг зүйлийг чуулчлаад байгаа шүү дээ. Тэгэхээр Lori Blue брендийн хувьд юугаар илүү их онцлог байна? За хэрэглэгчтэй хувьд бол заавал ингээд энд ороод юм авах нь албагүй. Нэг сайхан гоё кофе уугаад, цай уугаад, найз нөхдөд бол гоё виногоо уугаад тий. Одоо бүхэл нөхцлөөр хүний чинь сэтгэл зүй янз бүр штэ. Заримдаа гадаа стресстэй нэг машина тавих гэсэн хэн нэг нь орж ирээд ингээ машиныг тавих ч юм уу. Одоо стрессгүй тийм одоо орчин бол бид нар товор болчиход байна штэ. Тэгэхэд бид бүгд нэгдүгürt хүний сэтгэл зүйг нэгдүгürt харах ёстой гэж бол бид нар бол хамтрагчтай бол зөвлөдөг. Тэр үүднээсээ ч бид нар бол тэгж бол харьцдаг хамт олонтойгоо бол нэгдүгürt хэрэглэгчийн төлөө сайхан суулгуулаад тайван орчин цай кофе уухаар хүн чиний гоё сэтгэл амарнаа да. За тэгээд ингээд гоё сэтгэлийн тайвшруулж ээж үзэх сонирхолтой юмнуудыг одоо үзүүлж харуулж байгаарай гэсэн манад бол одоо тийм залчин бол явагддаг. Түүнээс бол хүнийг орж та яасаа юу гэж ингээд байхгүй. Та наашаа суу, ямар цай уух уу, ямар кофе уух уу. Одоо бид нар ч одоо юм Итали маш гоё юмнууд ээж өөрсдөө тэгж үйлчилж байгаа. Тэнд кофе шоп гоё болсон 5 тухтай. Тэрийг та бүгд дараад завжуулаа байвал хараарай тий. Ер нь бол хэрэглэгчдийн 5 тухыг 5 тухтай байх орчимд бүрдүүлэх гэж бол бид нар бол яаж байгаа. Түүнээс бол одоо нэх их өөр юм бол байхгүй шүү. Хүн чинь одоо ингээд 5 тухтай орчинд гоё сэтгэлэн сэргээд ингээд гоё газар ингээд суугаад юм үзээж нүд хөжөрлөн гэж ярьдаг шүү дээ. Эмэгтэй хүн бүгдийн хүсэл мөрөөдөл. Тий. Энийг гоё гүйцэлдүүлж чадах л одоо бид нар орчин нэгдүгээр хэрэгтэй, үйлчлэгээ хэрэгтэй. Стандарт үйлчлэгээ гэж бол маш чухал юм байна. Түүнээс бол орж ирсэн хүнийг бол нэгдүгürt ялгуурлаж хизээч болохгүй гэдэг бол би зарчмыг бол тавьдаг. Хүн бол ажилласаа ядарсан тий. Тоостой готалтай орж ирж болно. Тий. Амралтын өдөр ч одоо хаашаа ч юм явж ирээ тий. Тэгээд нэг онц шаардлагатай болоод нэг юм хараатахыгээд ороод иржээж болно штэ. Хүнийг хизээч битгий та нар гаднаас нь дүгнж байгаарай гэдэг бол би нэгдүгürt бол хамтрагчтай бол тавьдаг. Монголын бизнесийн салбарт бизнес одоо удаан хугацаанд оршин тогтнох гэдэг нь бас их эргэлзээтэй их энэ одоо эдийн засгийн нөхцөл байдлын шуурганд бол зарим бизнесүүд бол яалтчгүй татан буугддаг тий. Тэгэхээр ер нь бизнест амжилттай явахын тулд аж ахуйн нэгж байгууллагууд юуг эрхэмлэх шаардлагатай байна? Магадгүй Монголын бизнес эрхлэгчдийн дийлэнх алдаа сул талуудыг танилцуулъя. Ерөөсөл үнэнч худал юм хизээж байлгаж болохгүй. Би бол тэрийг бол хаач хэлнэ тий. Би өөрөө үнэн байхыг хүсдэг, үнэнг хэлдэг, үнэнг сонсох туртай. Түүнээс бол хэн нэгний заавраар юм хэн нэгний юмар бол ерөөсөө бизнес бол явагдахгүй. Ерөөсөө сахилга бат, хариуцлага. Ерөөсөө бид нар сахилга баттай байж хариуцлага үүрч чаддаг байх хэвээр, гүйцэтгэл сайн байх хэвээр. Одоо хэрэглэгчтэй нэгдүгээр хамгийн сайхнаар одоо хандах ёстой. Цай уулгуулаа суулгана гэдэг чинь л одоо кэр хийж штэ халамж тавьж штэ тийм биз дээ. Ингэжээж үнэнч байсан тохиолдолд би бол сахилга баттай байсан тохиолдолд бизнес бол тогтвортой байдаг гэж бол үздэг. 10 жилийн хугацаанд бүтээгдэхүүний шинжилэл дээр та яаж ажилладаг вэ? За шинжилэл дээр бол олон брэндүүдтэй болсон. Тий. Мэдээж Lori Blue брэндээр эхлээд дараа нь одоо энэ дараагийн брэнд Luisa Spanoli, Elisabetta Franchi, Encanto гэдэг ингээл брэндүүд бол жилд бол 2-3 брэндээр нь бол оруулж ирж байсан. Энэ яагаад ингэж оруулж ирээд байгаа юм бэ те? Энд чинь дандаа л улбаатай байхгүй юу? Хүмүүсийн хэрэглэгчдийн хүсэлтээр шаардлагатай учраас судалгаан дээр нь одоо энэ бүгдийг оруулж ирж байгаа. Ажил хэрэгч бүсгүүчүүд зориулсан Luisa Spanoli одоо брендийг оруулж ирлээ. Арай залуучуудад гоёмсог, загварлаг байх гэж Elisabetta Franchi брендийг оруулж ирлээ. Миний дандаа оруулж ирж байгаа Seoul Plaza-гийн давхартай одоо нэг давхартай байж байгаа одоо брэндүүд дандаа моно брэндүүд. Моно брэндүүд мульти брэндээс юугаараа ялгаатай юм бэ гэхээр
Нэгдүгээр за моно брэнд бол санхүүгийн хувьд бол нэлээд өндөр шаардлага тавьдаг юм. Хариуцлага бол маш их өндрийг шаарддаг. За тэгээд хүсэж байгаа хүслийг нь бас биелүүлдэг байхгүй юу? Одоо жишээлбэл Елизавета Франки брэнд Европт ч тэр хаанч тэр 44 арьсмараас илүү арьсмарыг үйлдвэрлэдэг. 46-48-ыг үйлдвэрлэхгүй. За махлаг эмэгтэйчүүд одоо гоё гангалмаар л шүү дээ, тийм үстэй тий. Гоё сайхан ямаар байдаг. Дандаа тэгэл 42-44 арьсмарыг юм Европ стандартын юм жижиг арьсмаруудыг оруулж ирээд байвал яах вэ? Тий. Энэ дэр ч үнслээд одоо моно брендийн одоо давуу эрхийн хувьд гэдэг юм уу? Энийг бол одоо манай эмэгтэйчүүд одоо энэ булчин одоо томч гэдэг юм уу те жоохон махлаг эмэгтэйчүүдтэй зориулсан чэйж томтой юм одоо пиджак хослолыг одоо захиалах хэрэгтэй байна. Энүүгээрээ жоохон 50 тавьж өгмөр байна. Энэ загварын одоо иймэрхүү загварууд одоо надад хэрэгтэй байна энэ гэж хүсэж одоо төсөлтөд тавьсан үндсэн дээр бас үйлдвэрлэж өгдгөрөө моно брендүүдийн онцлог бол маш том байхгүй тий. Тий. Тэгэхээр тухайн цаг бүрд одоо загварын чиг хандлагыг дагаад өөрчлөгдөн гэдэг нь бас их мэдрэмжтэй хүний ажил байх л та. Тэр мэдрэмжийг яаж тодорхойлвол? Мэдрэмжийг эмэгтэй хүн бүхэн мэдрэмжтэй. Манай Монгол бүсгүйчил бүгд мэдрэмжтэй. Загварлаг хүмүүс учраас өнгөн дээр хувцсны одоо суулт тий энэ бүгдээр мэдрэмжтэй ханддаг байхгүй тий. Яг дэлхийн стандарт зах зээлтэйг яг дэлхийтэйгээ нэг төвшөнд алхаад явж байгаа. Энэ одоо брэндүүдийг яагаад ингэж оруулж ирээд байна? Моно брэнд, одоо мульти брэндүүд гэдэг штэ. Монгол бүсгүйчүүлийг яг цаг үеэс нь хоцроохгүй гэсэндээ энэ бүгдийг одоо бид нар бизнес эрхлэгч бид нар одоо хичээж өөрсдийнхээ хэмжээнд одоо энэ бүгдийг одоо хийж гүйцэтгэж байна гэж хэлэхээр байгаа. Өнөөдрийн төр засгийн бизнес эрхлэгчдэд хандж байгаа хандлага хэр байдаг юм бэ? Магадгүй одоо татвар нийгмийн даатгалын шимтгэлийг үл их ярьдаг. Тэгэл одоо импортын бараан дээр бол одоо гайлын татвар гэж олон асуудууд байдаг баг. Тэр тулгамдтай зөндөө шүү дээ. Одоо энэ бүгдийг ярих юм бол аюул хэцүү. Хүн бүгдэд л байж байгаа учраас ганцхан надад тохиолдог учраас төр засгийг л одоо энийг гүйцэтгүүлж бодлогонтой өөрчлөлт оруулах нь цаашид одоо иргэнийхээ хувьд, компанийн хувьд ч энэ олон төмний одоо амьдралын хувьд ч гэсэн юутай өөрчлөлт гарна шүү дээ. Одоо ямар ч бизнес эрхлэгч одоо бид нар чинь ямар ч төрийн оролцоогоор бизнес эрхэлж байгаа шүү дээ. Бизнесээ явж Европ руу хаашаа чинь тий Япон гэдэг юм одоо бүх улс орн руу явж өөрсдөө бизнесээ олж ирж байна. Бизнесээ сууршуулах гэж өөрсдийн хүч чадлаар сууршуулж маркетингээ хийж байна. Бүгдийг өөрсдөө хийж байгаа шүү дээ. Мэдээч төрөөс хүсэх юм байлгүй яах юм бэ? Энэ дарамт гайл татвар хамаг өндөр хувийн ашигыг аваад явчихж байгаа тий. Тогтвортой сууршилтаа хөгжүүлнэ гэдэг. Ер нь бол бид нар бизнес эрхлэгч ямар ч хүн гэсэн Монголынхаа зах зээлд нэг ашиг болохоос илүү нэгэнт оруулаад ирсэн өчнөө төчнөө мөнгө төгрөг зарсан өчнөө төчнөө эдэн тэрбум үл хөдлөх хөрөнгө авцсан хүмүүс чи яах юм бэ? Тийм биз дээ. Ямар ч гэсэн ашиг нь багч гэсэн заримдаа ашигтай ашиггүй юм бол явж лээ. Ард түмэн бас сайхан амьдрын шүү дээ. Одоо татвар нийгмийн даатгал гэж бид нар цалингаа нэмээлээдэг. Цалингийнх нь хэдэн үе блэ? Ингээл явцдаг. Маш их мөнгө явдаг. Одоо зарим татвар төлөхийг хүсэхгүй байна. Нийгмийн даатгалаа төлөхийг хүсэхгүй байна. Бид нар заавал нийгмийн даатгалын төлөвлөж тэр хэмжээнд өхийн тулд цалингаа нэмж байна. Хүний нөөцөө барихын тулд цалингаа нэмнэ. Бид нар цалингаа нэмсэнд нийгмийн даатгал төлмөөргүй байна. Ийм их мөнгийг би амьдралдаа зарцуулмаар байна. Энэ бол тэтгэр мэтгүр энэ төр гэсэн худлаа юм гэсэн одоо хүүхдүүдийн тийм зөндөө асуудлууд бол байж байна тий. Тэгэхээр ерөөсө тууштай байх одоо төр засгийн оролцоо бизнес эрхлэгчд бол мэдээж бол маш их одоо бодлого нь бол өгүүлэгдэж байна. Миний одоо зочдоос асуух хамгийн одоо дуртай асуулт бол нөгөө бизнесийн эргэлт гэдгийг нэвтрүүлэхийн утга учирыг бид нараас энд гаргая гэж боддог. Тэгээ хүний амьдралд тодорхой нэгэн эргэлтийн цэг гэж байдаг баг. Хүн болгонд харилцаа адилхан байх л та. Тэгэхээр таны хувьд таны амьдралд энэ эргэлтийн цэг хаана байв? Би энэ цэгт ингэж өөрчлөлт хийснээрээ миний амьдралд ийм үр дагавар гарсан гэдэг тэр эргэлтийн цэгийг та тодорхойлъё. За хүний амьдрал зөндөл эргэлтийн цэг байна шүү дээ. Ер нь бол тий. Амьдралд бол одоо анх нөгөө ганцхан 8-нд яваал хүн бөхч нэг сайхан байрта 2-3 өрөө байрта болчих. Дараа нь машинтай болчих. Яг социализмынхаа юугаар яваал ажиллаа. Тухайд бол нөхөр өтөр чинь
нэг өрөө байранд амьдарч байгаа л дараа нь ганцхан 8 хийгээл 11 дэх хороолт 2 өрөө байр аваад тэгэхэд $2100 2 өрөө байр авчихсан байхгүй юу? Тэгээд онд вэ? 93 онд юм уу та? 93 онд тий. 92 онд юм байна. 92 онд. За тэгээ 2001 тэр үед чи аюу хаалттай байдаг. Үл хөдлөх зарахгүй ирэхгүй штэ. Тэгээд нууцаар энэ төр ингээл хүмүүс симсэнд ингээд зардаг байх үед авчаалаа. $2100. За тэгээд 7 хоногийн дараа хотод чи ер нь бол цөөхөн машинтай байлаа штэ. УАЗ гэдэг одоо 469 гэдэг УАЗ машин одоо та нар мэдхүлэг бол тэр үед одоо энэ Батэрд наварга ингээл УАЗ ингээл ундаг байсан 20 дахь машин байла. За нөхөр тийм машинтай болоо шинэ машин авлаа. Тэр машиныг $7300 авчихсан. Байрнаас илүү үнэтэй штэ тэр машин. Тэгэхэд яах юм бэ? Зах зээлийн үн одоо бодоход тухайн үедээ бас хэсэг хугацааны дараа бодоход хэрэг бид нар зах зээлийн мэдлэгтэй байсан бол тэ эдийн засгийн мэдлэг одоо зах зээлийн гэдэг чинь өөрөлдөө зах зээлийн мэдлэгтэй байсан бол үл хөдлөхийн мэдлэгтэй байсан бол машиныхоо оронд 3 одоо $7300-аар нэг машин авчихсан дээрөө $2100 хэдэн байр авахаар байна. 3 байр үсттэй тий 3 байр аваад цаана одоо мөнгө үлдчихэж байгаа үсттэй. Хэрэг бид нар зах зээлийн мэдлэгтэйсэн бол ингээд шал өөрөөр хөгжих байсан байхгүй. Слизмийнхаа яг л нэг л төвшөнд амьдардаг яг л тийм одоо слист нэг үзэл гэдэг чинь бас нэг хүнийг тийм барьдаг гэдэг юм уу одоо бас байсан байгаа байхгүй. Яг хөө нөгөө зах зээлийн мэдлэгтэй хүмүүс зөндөө байлгүй яг хөө. Нийтлэг ер нь хүмүүсийн тоонд одоо би чинь ард түмний нэг хэлтэрхийн учраас ард түмнийхээ нэгэн адил одоо сэтгэж өгч явж ирсэн байна шүү дээ. Одоо бол шал өөр. Одоо бизнес эрхлээ сурцсан. Одоо юу гэдгийг хэдэн жилиг ардаа ижлээ шүү дээ. Одоо 30 гаруй жилиг нөхрийнхээ хамт одоо бизнес гэж юу гэдгийг мэддэг учраас үл хөдлөхий одоо юу гэдгийг те энэ бүгдийг чи одоо нэлээд сайн ойлголттой зах зээлийн мэдлэгтэй одоо бүх хүмүүс болцсон. Тий. Энэ бол мэдээж хүн бүгдэд хийсэн нэг эргэлт. Миний хувьд ч гэсэн эргэлт байсан. За, L'Oréal брендийг сууршуулж Итали улсад очиж үйлдвэр дээр нь одоо маркетингийн ажил хийж ингэснээр бол бас миний хувьд бол эргэлт болсон. Ард түмэндээ хэрэглэгч бүгдтэй үнэмшүүлэх үний юм байна. Нэрээ тийм биш үү? Тэр хариултын хариу болгож, тийм ээ? Асуултын хариу болгож. Энд ч одоо үнэхээр тэр одоо яг тэгвэл хүмүүс итгэхэ болцсон байна шүү дээ. Дандаа Итали нэрийн дор зөндөөл одоо юунууд байж байна. Тэр нь ч аргагүй. Яг тэгвэл одоо Австри, тийм ээ? Австри Герман зөвхөн дотооддоо 15% үйлдвэрлэдэг байхгүй гутлын. Тэгэхээр ч мэдээч шүү дээ. Дандаа бусдын Хонконг, Хятадаас Германд бол оруулж ирж байна. Тэг чи аргагүй шүү дээ. Италид бас тэгж байна. Цөөхөн үйлдвэрлэдэг улс орн үйлдвэртэй одоо брэнд бол яхахгүй L'Oréal. Би энэ L'Oréal-ыг сонгодог нэг шалтгаан нь бол хамгийн том үйлдвэртэй харьцсан. 100% Итали улстай үйлдвэрлэдэг үйлдвэрийг хайж явж үнэхээр олсон. Энэ бол миний одоо ард түмэн одоо хэрэглэгчтэй барьж байгаа гэдэг юм уу? Үнэнг мэдрүүлсэн явдал бол энэ бол миний бизнесийн бас нэг ололт амжилт одоо өнөөдөр хүртэл тогтвортой байж байгааг нэг илэрхийлэл гэж бол би бол боддог. Тий. L'Oréal брэндэд бас үйлдвэрүүд одоо бас захиалга өгч хийлгүүлж байна. Италид үйлдвэрлэгдсэн хоромгүй тийм ээ арьсаар хүний биед ээлтэй хөл бол байнга амьсгалж байдаг. Тийм учраас эрүүл мэндийг нэгдүгээр хангасан. Тийм одоо дээд зэргийн чанартай уул өсгий арьс доторх нэхийгээр нь хийж байгаа байхгүй. Тэгэхээр бид бүгд айгүй их хацтай. Би бол айгүй их хацтай хүний тоонд бол өөрийгөө бол оруулдаг. Яагаад гэвэл им гайхалтай үйлдвэртэй хамтарч одоо бизнес эрхлээд ард түмэнд одоо ингэж хүргэж үйлчилж байгаад бол маш их одоо өөрөө бас тэр хүмүүсээр бол би бахархаж би бас их хацтай уймаа тийм сайхан хүмүүстэй уулздаг гэж бол боддгоо шүү дээ. Тэр ер нь үнэн байх гэдэг хувийн талаасаач тэр бизнесийн орчинд ч тэр хамгийн чухал зүйл юм шиг. Хамгийн том салшгүй зүйл. Тэ хамгийн том зүйл. Би одоо багш мэргэжилтэй болоод тэр ер нь аливаа зүйлд үнэнг ярьдаг, үнэнг сонсох дуртай, үнэнг мэдэх дуртай, үнэнг ярих дуртай. Үнэн л байх хэрэгтэй. Янз бүрийн хүн алдаа гаргаж болно шүү дээ. Үннийг л хэлдэг байх хэрэгтэй. Янз бүрийн нэг юу асуудал гарах юм бол үннийг л хэлдэг байх хэрэгтэй. Энэ одоо
бизнесийн хувьд ч гэсэн гадны байгууллага үнэлж одоо хамтарч ажиллаж удаан өөр хэн нэг нь бас хүсэл тавиад байгаа нь бол миний үнэн байдагтай л холбоотой. Би хизэж худлаа ярьж чаддгүй. Ямар ч эрсдэлтэй байсан худлаа ярихгүй үнийг л хэлдэг. Энэ бол миний одоо хувь хүний гэдэг юм уу, багш хүний гэдэг юм уу, одоо тийм нэг гэр бүлээс төлөвшөж ирсэн төлөвшил юм уу? Энэ одоо яхахгүй л миний салшгүй амьдралын минь айгүй том зүйл. Одоо би нэг жишээ ярил л да. Сөүл плаза дээр Лойр Блюг нээчээд 16 онд салбараа нээчээд 17 онд Люис Эспаноли, Елизавета Франко хоёроо нээх гээд монобрэнд нээх гээд хоёуланд нөхцөл тавьчихсан. Елизавета Франкийн одоо захирал ирсэн. Худалдааны захирал хүн. Тэгээд ингээд маш их судалгаа хийдэг юм билээ л дээ. Одоо гудамжин зогсож 10 минут зогсож минутаа харж агаад энэ одоо Сөүл плазагийн урдуур хэдэн хүн зорчих нь вэ гэж хүртэл хардаг. За тэгээд судалгаа хийжээд ингэж орж ирлээ. За тэгээд юу яаж вэ? За энэ талбаанууд чинь хамгийн ашигтай талбайг би Люис Эспанолит нь онлайнаар хурал хийгээд хэрвээ та бүхэн биднэрт одоо брэнд өгөх юм бол би энэ одоо павильоно одоо Люис Эспанолиг одоо байрлуулнаа. Дараагийн асуудал бол одоо эхлээл тэгж ярьсан байсан. Тэгсэн чинь Елизавета Франкигийн захирал эрэнгүүт энэ Лойр Блюгийн хаажуудлын павильон өгчөөч. Манайх энд ч л бай гэж байгаа байхгүй. Яг бол үүдний орж ирэх нөгөө илүү ашигтай талбай байхгүй юу? Тэгэнт уучлаарай би ямар ч боломж байхгүй. Ягагтвэл би танаас өмнө энэ одоо Люис Эспанолигийн тэр захиралтай яриад хэрвээ та нар брэнд өгөх юм бол би одоо энэ павильонд одоо танай брэндийг оруулна гэж хэлсэн учраас юу яаж болохгүй нэ? Танд бол зөвшөөрч чадахгүй нэ гэсэн. Гэхдээ тэр ирээгүй юм шүү дээ. Би ирсэн байна шүү дээ. Би миний давуу талыг одоо үзэж судлаад надад өгчгөлдөг гэсэн баггүй. Үгүй уучлаарай ямар ч боломж байхгүй. Би худлаа ярьж чадахгүй гэд ингээд явууллаа. 7 хоногийн дараа нь Люис Эспанолигаас хариу өгөөгүй байсан хүмүүс чинь за та бүгдтэй хамтарч ажиллахад бид нар бэлэн байна. Та эдгээр жуулцсан уу? Гэрэг контрактаа ийнө үү гэлээ. За очлоо. Тэгээ ярьжсэн чинь би их сайн хамтрагчтай болсон гэж надад хүн баяр хүргэсэн гэж хэлсэн байхгүй. Өө тийм үг гэл гайхаал гэл ингээд зог тусаал яасан чинь Елизавета Франки хүн шууд утастаж хэлсэн гин. Одоо та нар маш сайн хамтрагчтай болсон юм байна. Их шудраг хүн одоо би очичоод байхад надад энэ павильоно өгсөнгүй. Өөрөө ч очоогүй одоо тэгээд брэнд өгөхгүй тодорхойгүй байхад энэ хүн одоо би ярьсан учраас танд одоо худлаа ярьж танд өгч чадахгүй нэ гэж ингэж хэллээ. Баяр хүргэе гэж надад баяр хүргэлээ гэд надад хэлж байгаа байхгүй юу? Тийм үү. Тэгээ би тэр дотроо бодчихлаа. Үнэнч байхын ач тус ямар сайхан юм бэ? Хэрвээ би үнэнч биш. Хэрвээ тэр ирсэн хүнд давуу байдлаа олгоод павильон өгсөн бол би тэр байгууллагатай хамтарч ажиллахгүй. Тэр хүн шууд хэлж байсан. Хэрвээ тэр хүнд өгсөн байх бол би та нартай хамтарч ажиллах. Бид бол та нартай хамтарч ажиллахгүй байлаа гэж хэлсэн. Тэгэхээр аливаа газар ярьсан бол ярьсандаа үнэнч байвал үнэнчтэй л одоо үнэнч байх нь л чухал гэдгийг энэ жишээлбэл энэ жишээн дээрээс би хэлж байгаа аахгүй тий. Монголд альва бизнес хөгжих одоо тэр хугацааг тодорхойлвол ер нь харж байгаагаар бас одоо тухайн бизнес оршин тогтнох хугацаа бол тийм ч одоо бусад улс орнуудтай харьцуулахад урт удаан хугацаа байдгүй л дээ. Тэгэхээр энэ магадгүй цаашаа үе дамжсан байх ч юм уу. Тэр боломжийг олоход үнд төр засгийн оролцоо бас чухал үүрэгтэй байх гэж хардаг. Нөгөө талаар бол одоо би бол бас харамсч явдаг. Манай Монголд бол үе дамжсан бизнес хаач байхгүй. Одоо жишээлбэл гутлын үйлдвэрүүд байна. Тэ? Гутлын үйлдвэрүүдийг одоо төрхөн зураг гэж ажиллаж байгаа л хэрвээ нөгөө санхүүтэйгээ холбоотой тууштай зан одоо Европтой харьцуулах юм бол үе дамжаал явж байгаа. Ресторанд хоолны газар ч гэсэн үе дамжаал явж байгаа. Хэдэн зуун жил 50 60 жил ажиллаж байгаа. Аав ээж нөгөө юм ингээл ажилласан тий хүүхдүүд нь ачцэн ингээл ажиллаж байгаа. Ийм л одоо бизнесийг бид нар бол төр засаг бол бодлого одоо зохицуулж цаашдаа бизнесээ он удаан жил авч явах тийм одоо бизнес хэрэглэгчдийг бий болгох хэрэгтэй байх гэж бол би бол боддог. Цаашлбал одоо зөвхөн өнөөдрийн биш 5-10 жилийн биш хүмүүсийн үе дамжсан бизнесүүдийг бий болгоход төр засгийн оролцоо ялангуяа Монголынхаа одоо хөрсөн дээр үйлдвэрлэгчтэй шүү дээ тий. Олон энэ үйлдвэрлэгчдийг одоо мужаан гэхэд одоо ширээ сандал хийдэг хүмүүс энийг бол тууштай цаашд нь хөгжүүлж одоо үе дамжуулан сургахад
Энэ бол төр засгийн бодлого бол маш чухал байдаг. Одоо жишээл одоо энэ арьс шир ингээл малын маань хаягдл аюу их байна шүү дээ. Энэ бол бидний хувьд ч гэсэн одоо миний хувьд ч гэсэн аюу их эмзэглэж явдаг юм багхгүй юу? Зэвэт блүгээр гаргая гэхээр татвар нь ямар вэ? Тэ? Тэг хаягдж байна. Тэгэл одоо энд чинь стандарт гэж нэг юм яригдж байна. Би одоо жишээлбэл энэ одоо Итали хүмүүсийнхээ одоо нөлөөгөр гэдэг юм уу танил талаараа арьс ширийг одоо гаргах хүсэл сонирхол тавьсан. Стандарт нь эцдэггүй. Одоо манайх нь бой хийх ч одоо гар гуруугаа тэр нөгөө арьсаа зүсэн ямар ч стандарт байхгүй. Эсвэл нөгөө дэнд их таталттай байдаг. Ерөөсөө тиймэрхүү гэх жишээний одоо тэгэл ерөөсөө л энэ бүгдийг цогц асуудал гэдэг чинь бас л төрийн оролцоо. Малчны хотхоноос л эхлэх байхгүй. За бизнесийн орчинд одоо амжилттай явна гэдэг тэр дундаа эмэгтэй хүмүүс бизнесийн орчинд амжилттай явна гэдэг одоо өнөөдрийн Монголын нийгэм бас их шалгуур шаардсан үзүүлэлт баха. Тэгээ тэр дундаа сайн эзэгтэй байх, сайн эхнэр байх, сайн ээж байх, сайн бизнесмен байх гэдгийг яаж зохицуулж ажиллаж байна те. За манай Монгол эмэгтэйчүүд бүгдээрээ мундаг дөө. Мундаг гэртээ эмчин болж байна. Хүүхдүүдтэй багш нь болно, тэ? Хүмүүжүүлэгч. Мундаг тоогооч болно. Бүх л зүйлийг хийж, бүх л зүйлийг чаддаг шүү дээ. Монгол эмэгтэйчүүд бол тэргээр бол би бол Монгол эмэгтэйчүүд маш их чадвартай, чадамжтай. Мундаг өсгөжл генээсээ цаанаасаа угаасаа заяасан тийм мундаг арт том гэж би боддгоо шүү дээ. Мэдээж зах зээлийн хувьд бол үр хүүхдүүдэд төрүүлнэ. Одоо би чинь 91 онд анхныхаа охиныг гаргаж илаа, 93 онд дараачих нь гаргаж илаа. Энэ үед өсгөн хэдэн сартаад нь хүнд орхиол ингээд явж байна. Амьдралын төлөө энэ бол мэдээж тэмцэл байхгүй юу? Хэрвээ би нөхрөгийн ганцаараа ингэ явуулчаал ингээд явж бол болно л доо. Болно. Гэхдээ хамтдаа тэмцэж, хамтдаа энэ амьдралыг босгочиж арай үр өгөөч нь илүү. Тэ? Мэдээж хүүхдүүдэд боловсролын хоцрогоогүй. Мундаг боловсралтай болгосон. Тэ. Энэ бол эмэгтэй ганцхан бие биш. Манай Монгол эмэгтэйчүүдийн гавьяа. Монгол эмэгтэйчүүд, Монгол бүсгүүчүүд юм одоо мундаг чадвах тай тийм гайхалтай гентэй бүсгүүчүүл байхгүй тий. Ганцхан бие биш. Бүгдээрээ чадчих байгаа тий. Бид нэг тийм гоё эмэгтэйлэг сүнсээс сэргээх гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр тэр гоё мэдрэмжийг эмэгтэйчүүд хаанаас авах ёстой вэ? Тийм та бас эмэгтэйчүүдэд зөвлөлтэй эмэгтэй хүнийг нэг юм л байгаасаа гэж хүсдэг тэр чанаруудыг нэрлэвэл. За эмэгтэй хүн бүх бол гоё хувцлах хэрэгтэй. Шин сэргийг юм авчиж эмэгтэй хүн баярлдаг. Хандаа баярлдаг. Хань одоо ханыгаа дагуулж ороод ийм ав гэж байгаа хүмүүс айгүй ад жаргалтай хамгийн сайхан гэр бүлд харагддаг шүү дээ тий. Эмэгтэй хүн бол ерөөсөө өөрөөсөө харамлж болохгүй. Ер нь бол гоё сайхан хувцс өмсөөд гоё үсээ гоё янзлаад нөрөө гоё бодоод явна гэдэг эмэгтэй хүний сүнслэг бие сэргдэг гэж байгаа. Сүнс. Хүний биений ч одоо 96% нь сүнс, 94% нь сүнс, 6% нь бие махбод гэж байгаа шүү дээ. Тэгэхээр сүнсээ баярлуулж байгаа. Манай энэ одоо ордон дэлгүүрч гэсэн айгүй гоё энергитэй шүү дээ. Яг тэгвэл хүүхэн бүхэн баярлаад гарч байгаа шүү дээ. Өөрийгөө баярлуулад гоё хувцастай хэн ч уурлахгүй шүү дээ. Тийм биз дээ. Гоё худалдаа авалт хийгээд ингэж маш гоё энерги цацруулад баярлаад хандаа хайрттай одоо юу гэдгийг хүн бүгдээ талархаад гарч байгаа байхгүй тий. Энэ бол ерөөсөө эмэгтэйнд байх ёстой зүйл. Эмэгтэй хүн бол нэгдүгürt хамгийн гоё үнэтэй цэнтэй өөртөө таарсан. Заавал үнэтэй цэнтэй гэхгүй өөртөө таарсан зохимжтой хувцсыг гоё хувцлаад өндөр өсгөтөсөл ер нь бол бууж болохгүй. Эмэгтэй хүн бол ямар ч насантай 60 70 хүрсэн ч гэсэн ер нь бол өөр хэмжээнд бол тэгээ өсгөтөө өмсөд явж байгаа. Эмэгтэй хүний өсгөт өмснө гэдэг чинь тэр хүний гоо сайхан байна. Та бол өөртөө итгэлтэй байна гэсэн одоо итгэлийг бол нэмж өгч гэнэ гэж бол би боддог тий. Эмэгтэй хүн бол гоо үзэмжэл хизээч хайж болохгүй. Хэрвээ худалдан авалт одоо юмд сонирхохоо болчих юм бол загварын хойноос харахаа сэтгүүл эргүүлэхээ болчих юм бол тий. Энэ бол биш. Энэ хүн бол ерөөсөө депрессэнд орж ийн үү эсвэл нэг ямар нэгэн юм одоо сэтгэл зүйн үед бол гутралд орцсны шинж. Гутралд ороогүй эмэгтэй хүн бол гоё хувцлах хэрэгтэй, өөрийгөө тэмүүлэх хэрэгтэй, өөртөө байнга толинд харж нүдээ одоо нүрээ уруулаа харж тийм ээ. Хувцаа ингэж гоё байнга толдож энэ бол эмэгтэй хүний ад жаргал байхгүй юу тий. Тэр үтгэл одоо ямар нэгэн үйл ажиллагаа, ажлаа одоо гүйцэлдүүлэх гээд очихдоо заавал шинэ гутал өмсгөж байгаа шүү дээ. Шинэ гутал өмсөх юм бол
тэр хүний ажил үйлс одоо бүтдэг. Шинэ одоо тэр үтгэл Европ ч гэсэн одоо дандаа том бизнесмен дандаа шинэ готл өмсдөг. Тэр Гейтс бол хичнээн хэдэн мянган пүүцтэй байна гэж байна. Дандаа ажил эхлэх шинэ одоо хүмүүстэй уулзах тий бизнес ихээ үйл ажиллагаа дандаа шинэ готл өмсдөг гэж байгаа байхгүй тий. Тэгэхээр бол сайн гутал сайхан газар хүргэдэг гэдэг нь яа харахгүй бол үнэ. 2024 он танай хамт олонны хувьд бас хэр амжилт ололттой жил байсан бай. За бид нар ч одоо 24 онд шинэ дэлгүүрээ одоо гоё алтан ордноо нийлээ. Энэ маань жил гаруй хугацаанд бас бүтээн босголтын ажил явагдаж дотоод засал тий интерьер дизайн гэдэг зөндөл ажлуудыг одоо хийж бол гүйцэтгэсэн жил гаруй хугацаанд. Хамгийн гол нь зөвхөн одоо бизнестэй ингэж хаашааш хандах биш. Чин сэтгэлээсээ хүн бол хүнийг сэтгэл дүүрэн 100% гарах ёстой гэж бол би боддог. Зөвхөн бизнес эргэлж зүгээр ашиг олох нь чухал биш. Хүнийг хүндэтгэх, үнэлэх сэтгэлтэй байх, чин шударга, ажиллах, сахилга баттай, хариуцлагатай гэдэг зөндөө бизнесийн нэг одоо уялдаа холбоо шүү дээ. Энэ бүгдийг би одоо өөрөө тийм зарчимтай багш хүний одоо сэтгэл зүй тэгж нөлөөлдөг юм уу? Эсвэл хувь хүнийхэн тийм байдаг юм уу? Тийм зүйлд бол би одоо үнэхээр үнэн байх нь л чухал. Үнэн байх хэвээр. Чин сэтгэлээсээ байх хэвээр. Тийм ч учраас би хамтрагч хүмүүстэй хамтрагчтайгаа хамт ерөөсөө та нар зөвхөн хүнийг хүнд ингэж одоо худалдаа наймаага илүү нэг ингэж юу яах хэрэггүй чичрэх бол ерөөсөө шаардлагагүй. Хүнтэй сайхан ойлгуул, өмсвөл та нар ганцхан нэг гутал авч байгаа хүнд тий нэг гутал авч байгаа хүнд 20 гутал 30 гутлаа гаргаж үзвэл эндээсээ бүгдийн сонголт хэлбэл та нар битгий залхуур бүгдийг ингэж сайхан үзүүлж харуулж одоо тайлж өмсгөж энэ үйлчлэгийг бол стандарт үйлчлэг хаач гэдгүй стандарт үйлчлэгээр бид нар бол бусдаас бол онцлог байх ёстой. Хоёрдугаарт чин үнэнч хэрэглэгчтэйгээ чин үнэнчээр хандах ёстой. Хариуцлагатай сахилга баттай байх ёстой гэдгийг би л заадаг тий. 2025 оны үед таны хувьд ямар зорилтыг? За 2025 онд ерөнхийдөө бол гадны байгууллагууд брэндүүд бол аягүй хүсэлтэд тавьж байгаа. Тий. Яг бол мэдээж ганцхан намайг бол энэ Монгол эмэгтэй би гэдгээр нь мэдэхгүй шүү дээ. Италид байж байгаа одоо бизнес хамтрагчдаас маань асуудаг юм шиг байгаа. Танай брэнд одоо Монголд ажиллаад тэдэн жил болчихжээ. Энэ ямар хүн байдаг юм бэ? Бид нар одоо хүсэл сонирхлоо нийцүүлэл яах вэ энэ төр гэж асуусны үндсэн дээр одоо би биенээсээ асууж байгаа л одоо харьцаж байгаа шүү дээ. Түүнээс л их цаантай ихэмсэх хүмүүс чинь бид нэр заримдаа ихний үед энэ төр очиход бол тоохгүй шүү дээ. Тэгээд тогтвор суурьшилтаа ингээд аваад явна гэдэг чинь тэр хүмүүсийн үед мэдээж бизнес эрхлэгчид бас л гадаад харилцаа импортоо бас хүсэж байгаа шүү дээ. Тийм биз дээ. Тийм учраас экспортоо хүсэж байгаа шүү дээ. Гадаадд гаргана гэдэг чинь бидний хувьд бол оруулж ирнэ гэдэг чинь импортоо болчихж байна гэсэн үг тийм. Тэгэхээр ерөөсөө л тууштай байх хариуцлагатай байх гэдэг л зарчим нь л одоо ерөөсөө эргээд уялдаа холбоотой л явж байна гэж бол би бол бодож байгаа. Саяхан хүртэл одоо Imperial Armani-гийн төлөөлөгч бүр Монголд ирж надтай уулзаад танах чи ямар гоё моолтой болсон бэ л гэдэг жил тэгэхээр бас баярлал вау л гэд бас бодоод баярлалаа л гэж хэлсэн. Тэгээд ер нь бол олон брэндүүд бас санал хүсэлтээ өгч байгаа. Мэдээж зах зээл бид нар ч монголчууд ч бас жижиггүй учраас тэр болгон хүссэнтэй нь бол харьцаж бол бас болохгүй сонголт хийдэг тий. Одоо анх L'Oréal Blue 2014 2015 онд нэгдэжсэн бол өнөөдөр бол одоо нэлээд 10 гаруй брэндүүд бий болцсон. Манай хэрэглэгчд маань тааламжтай тийм үйл ажиллагааг бол явуулаад бол байж байна. Брэнд бол тухайн хүнийг тодорхойлж байгаа үнцэн гэж бол би боддог. Залуучууд мэдээж энэ үнцэнд хүрэхийн тулд маш их хөдөлмөрлөх хэрэгтэй, тууштай байх хэрэгтэй, боловсралтай байх хэрэгтэй. Тэгжээж өөрсдөө хэр хэмжээндээ тохирсон өөрсдийнхөө одоо юу гэдэг боловсролын хэмжээгээр гэдэг юм уу, толгойнхаа сар хүрээгээр өөрсдөө брэндээ сонгоод явчихна. Өөрсдөө энэ брэндийг өмсөж одоо хэрэглэхийн тулд хүн тухайн хэмжээний одоо өөрийн гэсэн санхүүтэй болцсон байжээч тэр чинь хийж гүйцэтгэж санхүүгээ хоримтлуулсан байжээч тэр брендийг өмссөн шүү дээ. Тийм учраас маш их хөдөлмөрлөх хэрэгтэй л гэж бол би хэлнэ. Зүгээр нэг хэн нэгнийг харчаад хуурамч юм өмсөд ингэж дүр хэсгэх биш. Жинхэнэ брендийг өмссөн шиг өмсөх хэрэгтэй байхгүй юу тий.
Тэр чинээгээрээ хөдөлмөрлөх. Тэр чинээгээрээ маш их хөдөлмөрлөж уурах тархиа ажилуулна, толгоогоо ажилуулна, цаг наргүй ажиллана, компьютерийн ард суух биш, тэгээ тоглох биш, уцаараа оролдох биш. Эний цаана би яавал энэ хүн шиг гоё машин унах вэ? Тэ? Энэ ямар гоё амьдарч байна? Энэ хүн ямар гоё гутал өмссөн байна? Би яавал энэ хүний өмсөж байгаа гутлыг өмсөх бол, тэ? Хэдэн жилийн дараа би өмсч чадах бол энэ хэмжээнд хүрэхийн тулд би өнөөдөр цаг наргүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Энэ хөдөлмөрийн үндсийг мэдрэх хэрэгтэй. Түүнээс бол зүгээр нэг халамж авчаад хөө хоосон, зүгээр нэг ингээд янз бүрийн одоо сэтгэхгүй бол маш хэцүү болж штэ. Өөр нь ингээд харахад бол массын хэмжээнд ч гэсэн дандаа сөрөг юм бичдэг. Хүний хичнээн гой сайхан юм хэлж сурах ёстой байхгүй юу? Муу муухай юм одоо хамгийн түрүүнд бодхоос илүү тийм биз дээ. Хүн бол гой хувцас өмссөн байгаа шүү дээ. Одоо жишээлбэл ингээд хараад яана энэний өмссөн хувцсыг хараа л гэж байна шүү дээ. Би хүмүүс таалагдахын тулд өөрөө гой гэснээр л өмсөж эдэлж хэрглэж байгаа биз дээ, тийм өмссөн байгаа шүү дээ. Тэгэхэд бол одоо өөр нүдээр харж энэний өмснийг хараа, тэрийг хараа, ярьж байгааг нь хараа гэж ингээд шүүхээсээ илүү би нэрэх юм билээ. Энэ хүний төвшөнд хүрлээ яалаа. Би яах ёстой лээ, хөдөлмөрлөх ёстой. Аав ээжийн тэтгэврийг идэд халамж хараад ингээд суухаасаа илүү би ямар төвшөнд очих вэ гэж маш их хөдөлмөрлөх хэрэгтэй. Одоо яриад ирсэн Япон чанарыг дэлхийг гүйцэхгүй байна. Японы эмх цэгцийг яагаад гүйцэхгүй байгаа? Япон эмх цэгцэнд яг юу орж байна? Тийм эмх цэгцтэй ард түмэн болохын тулд бид яах ёстой лээ? Хогоо хаяад явах ёстой билүү? Япон эмэгтэйчүүд гидсэнд хүүхдээсээ те эхэлж эмх цэгцийг ярьж эхэл сургаж байгаа байхгүй юу? Одоо би нэг Японд явж байхдаа би энийг бас анхаарсан байхгүй 20 жилийн өмнө Японд явжсэн. Том охин маань кимоно тэгээ Японы нэг үндэсний хувцас загсан. За дэлгүүрээс нь гоё юмнуудыг авчлаа нэлээ үнэтэй. Тэгээд нөө жуулчдын гудамжаар нь явсан. Бас тэгсэн чинь нэг яасан чинь нөгөө модон шахаан тааралдлаа. Ямар хөөрх юм ба тухайд бол манай Монгол мөнгөөр 20,000 төгрөг. Би ч одоо нөгөө үнэтэй дэлгүүрээс нь 300,000-аар авчиж байгаа байхгүй юу? Өө энэ ч тэ бараг л үнгүй шин ямар гоё юм бэ. За яг хуу цаашаа яваад үзье. Дахиад гоё шахаа бүр гоё тааралдаж магадгүй гэж бодохгүй юу? За кимоно тааралдлаа. Өө за гоё юм даваа юм байна. За ахаад гоё. За нэг торгон кимоно тааралдлаа. Өө ахаад цаашаа яваад гай бүр гоё ээж магадгүй гэсэн чинь тэр шахаатагаа дагчиж таарлцсангүй, даавн кимонотойгоо дагч таарлцсангүй, торгон кимонотойгоо ерөөс таарлдаг. Тэгэхээр би тэр арт түмнийг маш их хүндэтгсэн. Ямар гоё юм бэ? Нэг нэгэндээ бизнес ин гэдэг чинь ингэж энэ арт түмэн хөгждөг юм бэ? Улс орных нь бизнес ингэж явдаг юм бэ? Арт түмнийх нь. Тэг чи манай наран тул дээр те одоо энэ аягийг авчирсан хин нэг нь ингээл авчираад үнэ буулгаад ингээл явчихдаг. Би яг тэр Монгол сэтгэлгээгээрээ тэр жуулчны гудамжаар явсан чинь надад бүр шал өөр мэдрэмж одоо ухааныг гэдэг юм уу бэлгээ юу яасан штэ би тэндээс олж харсан штэ. Тэгээд эргэж буцаад тэндээс ерөөсөө тэр бол маш нэгэндээ хүндэтгэж байгаа хүндэтгэл байхгүй юу. Энэ бол гайхамшиг штэ. Тийм учраас одоо Японы арт түмэн тэгж одоо амьдарч бинийг хүндэтгэж бизнес нь хөгждөг юм байна. Улс орон тэгж хөгждөг юм байна гэж бол би харж ирсэн тий. За бидний нэвтрүүлгийн урилгыг авч бидний нэвтрүүлгийн хамгийн анхны эмэгтэй зочин бод оролцож урилга хүлээн авсанд маш их баярлалаа. Тэгээд миний хувьд гой гутал эмэгтэй хүнийг сайхан газар аваачдаг гэдэгт итгэдэг. Тэгээд өшөө олон монгол эмэгтэйчүүдийг илүү гоё чимж гойж яваарай. Таны бизнест улам их амжилт хүсье. За баярлалаа. Хамгийн гол нь танай байгууллага хамт олон бас их шин сэргийг хамт олон байна гэж би олж харлаа. Яг тэгвэл одоо миний энэ одоо хийсэн нэг ярилцлага шүү дээ. Чин сэтгэлээсээ л зүгээр нэг ажлынхаа зав чөлөөгөөр л хийсэн ярилцлагыг минь хараад үнэлж дүгнээд хүрэлцээрж ярилцлага авч чад. Үнэхээр танай хамт олонд бас танай байгууллагын хамт олонд маш их баярлалаа гэж хэлье.